Эхний мэдээг хүргэе. Хамтарсан засгийн газар тарах нөхцөл үүссэнтэй холбоотойгоор Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаад түр завсралжээ. За үүний дараа хамтарсан засгийн газар байгуулж ажилласан 3 намын дарга нараа уулзаж ерөнхий сайд оюун эрдэнэ мэдээлэл хийж харин Монгол Ардын намын баг хурлаас гарсан шийдвэрээ танилцуулж гэрээгээ дүгнэж байгаа гэх мэдээллийг Ардчилсан намын зүгээс өглөө. За энэхүү уулзалтны дараа Ардчилсан намын улс төрийн зөвлөл мэдээлэл хийж байр сууриа илэрхийлнэ гэсэн байна. За гэхдээ энэхүү уулзалт хэр удаан үргэлжлэх хэсэг нь тодорхойгүй байна. За засгийн газарт хамтран ажиллаж байсан 3 намын удирдлагын уулзалт 18 цагийн байдлаар гэхэд одоо тараагүй байна гэсэн ийм мэдээлэл өгсөн. За үүнтэй холбогдуулаад Ардчилсан намын улс төрийн зөвлөл ээлжит энэ хуралдаанаа хойшлуулахар болж байна гэсэн ийм мэдээлэл өгч байгаамаа. За үүнээс бол Ардчилсан намын албан ёсны байр суурийг одоо олон нийтэд төрөх болно гэдэг ийм мэдээлэл өгч байгаа. За гэхдээ өнөөдрийн байдлаар бол Ардчилсан намын удирдлага болон гишүүд нь өнгөрсөн одоо шүн гаргасан Монгол Ардын намын баг хурлын одоо энэ шийдвэр нь улс төрийн хувьд одоо хариуцлага үйл явдал байсан. За засгийн газарт хамтрах гэрээгээ зөрчсөн гэдэг ийм одоо тайлбарыг хэлж байгаа. За ямар ч тач одоо хамтарсан засгийн газарт одоо орж ажиллах энэ бодлого шийдвэрийг гаргасан за намын даргын хувьд бол үүрэгт ажлаа хүлээлгэн өгөн за цаашид хамтарсан засгийн газарт ажиллах сонирхол байхгүй байна гэдэг ийм мэдээллийг Ардчилсан намын дарга Ган Төмөр за уулзалтын өмнө хэвлэлд өгсөн ярилцлаганда мэдээлсэн юм а. За эдгээр одоо улс төрийн нөхцөл байдал үйл явдалтай холбогдуулаад за улс их хурлын зарим гишүүд Ардчилсан намын гишүүдээс байр суурийг нь тодрууллаа. Өнөөдөр Монгол улсын ерөнхий хөрөлсөх дахиад 6 жил сунахыг хүсэж байгаа тачаадж байна. Тэрний төлөө одоо энэ оюун эрдэнэ амар хувьсгалан гэдэг 2 дүүгээрээ захиалга хэлгэж үндсэн хуулид өөрчлөлт оруулна гэсэн тэр нь гацаанд орлоо. Уурандаа засгийг унгаж байна гэж би үзэж байна. Ардчилсан нам гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол бүтгэлэг. Яагаад гэвэл бид нар засгийн газрын хөтөлбөрийг одоо ингэж асуудлыг ярихдаа дандаа бүтгэлэг хэлбэрээр ярьдаг энэ улс төрийн муу арын шиг одоо бол халмаар байхгүй юу? Хийх ажлаа манай Ардчилсан намын хийсэн. Сайн ч ажилласан бах маань. Одоо тэгээд улс төрийнхээ хашаашаанд хийх ёстой хяналтынхаа зөвлөлийн ажлыг хийгээд явах хэрэгтэй. Гэхдээ ер нь тэгээд янз бүрийн байр суурьтай байгаа шүү дээ. Миний хувьд бол ер нь энэ болох ёстой юм болдгороо болж гэнэ гэж ойлгож байгаа. Болохгүй бүтэхгүй юмыг шүүмжил сөрөг хүчин хий гэж биднэрт ард түмэн сонголт өгсөн. Тэр сонголтын дагуу л ажилласан. Би энэ ард түмний сонголтоос гажих ёсгүй. Хамтарсан засгийн газар огцрох гол асуудал нь ерөнхий сайд оюун эрдэнийн хүүгийн орлогоосоо давсан тансаглал эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй байсан ч эцэстээ Ардчилсан намыг засгийн газраас гаргаж байгаа нь Монгол Ардын намын улс төрийн бохир арга барил боллоо. Иймээс Ардчилсан нам засгийн газраас гарч байгаа нь харин ч зөв боллоо гэх байр суурийг гишүүдийн олонх нь өглөө. Харин хүн намын гишүүд болон улс төрийн бусад намын гишүүд төрийн ордонд үзэгдсэнгүй. Ямар ч тач засгийн газрын хамтарлаас гарч байгаа Ардчилсан нам дараагийн засгийн газарт орж ажиллахгүй сөрөг хүчний үүрэгтэй парламентын үйл ажиллагаанд оролцож явах нь тодорхой боллоо.